Сайн бацхан үзэгчтэй цагаар уршийн шилгээний газраас та бүхэнд өнөөшин болон маргааш өдрийн цагаараа мэдээллийг танилцуулъя. Эхлээд өнгөрсөн хоногт орсон хурд үндэсний мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. За өнгөрсөн хоногт бол нутгийн баруун хэсэг болон төвийн бүсийн баруун хэсэг, зүүн аймагуудын зүүн хэсгийг орж бол бага зэргийн хур бороо орсон байна. За үүнээс бол ховд, зам, Баян үлгий, Увсын зарим хэсэг, Завхны зүүн хэсэг, заман дээрээс нь Арангаан аймгийн баруун хойд хэсэг болон хойд хэсгээрээ бусдын аймагуд нутгаас бага зэргийн ахиухан хэмжээтэй хур бороо орсон байна. За тэгвэл нь өнөө шөнө буюу 9 дугаар сарын 1-ний шөнө болон 9 дугаар сарын 2-ны өдрийн хувьд аваад үзэх юм бол баруун аймагуудын хувьд бол зарим газараар түр зуурын бороотой, төвийн бүсгийн хөвсгөлийн улсаараа түр зуурын бороотой, зүүн аймагуудын хувьд бол нутгийн өмнөд хэсгийг ороод шөндөө бага хэмжээний бороо харагдаж байгаа. За үүлний массын хувьд бол говийн бүс нутгаараа багавтар үлтэй шөнө болон өдөр болж өнгөрөх төлөвтэй байгаа бол өнөө шөнийн буюу 9 дугаар сарын 1-ээс 20 жилжих шөнийн температур бол баруун аймагуудын хувьд бол ихэнх нутгаараа агаарын температурын утгаар шөнийн температур 8-аас 13 градус дулаан байх нь. За сэрүүхэн газраа буюу уулархаг нутгаараа 5-аас 10 градус дулаан хонно. Тэгвэл нь төвийн бүс нутгаараа хангаа хөвсгөл хинтийн уулархаг нутгаараа 3-аас 8 градус дулаан хонох бол үлдсэн буюу төвийн бүсийн ихэнх нутгаараа 9-өөс 14 градус дулаан хонно. Зүүн аймагуудын хувьд бол 8-аас 13 градус, говийн аймагуудын нутгаараа 12-аас 17 градус дулаан хонох нэ. Өдрийн температур буюу 9 дугаар сарын 2-ны өдрийн хувьд аваад үзэх юм бол баруун аймагуудын хувьд бол Алтан өвөр говаараа 25-аас 30, үлдсэн барууны нутгаараа 18-аас 23, төвийн бүс нутгаараа 22-оос 27 градус дулаан, зүүн аймагуудын хувьд бол 23-аас 28 градус дулаан байх бол говийн бүс нутгаараа мөн 24-аас 29 градусын хооронд бол температурын утга бол хэлбэлцгээр харагдаж байна. Салхины хувьд бол Монгол орны баруун, төв, зүүн гээд 3 бүсийн хувьд бол 5-аас 10 м/сек салхитай, говийн бүс нутгаараа 6-аас 11 м/сек салхитай байгаа. Салхины хувьд бол 9 дугаар сарын 2-ны өдөр бол ерөнхийдөө зөөлөн салхитай байна гэж хэлж болохоор харагдаж байгаа. За харин нийслэл Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол өнөө шөнөдөө 12 градус хонно. За цаашдын температурыг харж байхад бол 2-3-ны өдрийн температур бол 25 градус буюу тогтвортой байх бол 9 дугаар сарын 4-ний хувьд бол ганцхан Улаанбаатар хот жилтгүй ихэнх нутгаараа бага зэрэг сэрүүсч байгаа. Улаанбаатар хотын хувьд бол 19 градус дулаан байх нь, орой өдрүүдийн үүлний мас бол нийслэлийн орчмоор бол үйлэрхэг байх нэ гэж харагдаж байгаамаа. Дархан аймгийн хувьд мөн үйлэрхэг өдрүүд үргэлжлэн. За 2-оос 3 жилжих шөнө болон 3-аас 4 жилжих шөнө түр зуурын бороотой. 2-3-ны өдрүүд бол 26-27 градус дулаан байх бол мөн 9 дугаар сарын 4-ний өдөр бага зэрэг сэрүүсэд 23. Харин Эрдэнэ хотын хувьд мөн 9 дугаар сарын 4-ний өдөр бага зэрэг сэрүүсэд 20. За 2 болон 3-ны өдрүүд бол 23 градус дулаан. За мөн л 3-аас 4 жилжих шөнө болон 4-ний өдрөө бол Эрдэнэ хотын ойр орчмоор бол бага зэргийн буюу түр зуурын бороотой байхаар харагдаж байгаамаа. Та бүхэнд хоногийн цагаараа мэдээллийг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.